хитэж чадаагүй байсан болох CS:GO skins-ийн ээлжид нэг бичлэг хийхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ бичлэг нь яг юу яадаг бичлэг вэ гэхлээр энэ бол Counter тоглодог, CS2 тоглодог хүмүүс ер нь бол хамааралтай бичлэг гэж хэлж болно. Тэгээд хэдүүлээ өнөөдөр case opening хийн. За мэдээж гоё скин унаад тэр нь мэдээж өндөр дүнтэй байх юм бол та бүгдэд шууд бэлэг болгож өгөх боломжтой. Тэгээд хэдүүлээ үтсэн вебсайт руу орцгоё. Оны дараа бол бүр нэг ч ороогүй энэ вебсайт руу. За CS:GO skins болохоор ер нь бол амар UI ойлгомжтой UI надад user experience те user interface experience гэдэг нь аягүй ойлгомжтой ашиглахад хэлбэр тэгээд мэдээж item skin-үүдээ бол яг баталгаатай өгдөгөөрөө даваа талтай л та. Яар цэвэрлээ эндээс бол өмнөх бичлэгнүүд дээр эндээс нэлээд юм унгаас нь тэгээд 2 утга чунгаагаад амжсан 2 бэлээ чунгаагаад амжсан болохоор энэ дээр бол одоо явахгүй гэдэг маргаа үсгээ явах уу. За юу ч хэдүүлээ Firework Frenzy гэдэг ингээд ивент эхэлсэн байгаа даа. Тэгээд за энэ бол ингээд 2025 оны recap байгаа байхгүй. Энэ бол тэгээд нэг хэрэггүй за хэдүүл. 25 он жоо энэ дээр л гамбац бол байж болох л дээ. Аварцаа case Snow Blast case-нээс хэдүүлээ одоо эндээс жоохон farm талтай. За 3 мурыг онгоолгоод энд ер нь бол өнөөдөр жоохон case preview явъя л гэж бодож байна л та. Counter тоглодог хүмүүс минь угаасаа тэгээд нэг ийм вебсайт байтал заавал холбогдсон байгаад байдаг. За эндээс хэдүүлээ нэг гамблдаж мамблтаад апгрейд хийж мийж байгаад нэг хутга шууд босох гэж үзье заяа. Ойрд ингэж бичлэгийг хийгээгүй ерөөсө дандаа стрим хийсээр байгаад бичлэг хийх гэсэн чи бас жоохон юу санагдчихэв. Жодохгүй санагдчих. За Solid-д орж ирсэн байна. Solid-д ч юм уу сууг нь уулын нар нь мандаад эхлэхээр өдөө болчдаг скин. Counter Strike тоглолтыг үсэлээ угаас юу бодож байгаа юм их байгаа шүү чат. Тэгээд одохгүй 5-9-5 мав. Явж маа. Тим ивент хийвэл оролцох хүмүүс ах юм бол доор коммент дээр бас байгаа хэлвэл одохгүй яг тийм амар шагналын сан маань өндөр дүнтэй биш. Тэгээд одоо нэг юм гоё шагналуудтай онлайнаар ордог юм үзээвэл. Тэр санагдаад байна шүү дээ. Та өөрсдөөс юу гэж боддгий байгаа? CS-тэй холбоотой контент хийвэл ер нь гарч ирнэ хийх хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй ч гэдэг нэ. Гэр орноос гарч байж байгаа гэдэг ч юм уу. Аюутсаа ингээд энэ Snow Blast case бол ингээд шагаад дутдаг case байна. Жог янтхан те. $2 5-ын Disco Night case гэдэг жог ретро type. Тэгэхээр эндээс тэгээд яг итус бол нэг гоё юм гордод хэрэггүй юм шүү. Яг үнэндээ амьдрал дээр бол итус амар профит өгч чадахгүй шил 2-ын орд кейс. Нэг шаа амар шаагаад амар шаахгүй гэж л бодоод идэв шүү дээ.